Сайн байцгаана уу эрхэм сонсогчдоо. Өнөөдрийн подкастт бид дэлхийг танигдсан нэгэн охины тухай буюу Анна Франкийн түүх, түүний бичсэн өдрийн тэмдэглэлийн тухай ярилцсанаа. Дэлхийн 2 дугаар дайн 1939 оны 9 сараас 1945 он хүртэл дайнсан. Үеийн дайн 85 сая хүний амьд тасарсан байдаг. Анна Франк нь еврей гаралтай Германд төрсөн охин билээ. 1934 онд нацистууд Германы толгойд гарч Хитлер түүний удирдагч нь болов. Отто Франк буюу Анна Франкийн аав Нидерланд руу ажиллаар нүүв. Энд Аннагийн ээж болон эгчтэйгээ Германд амьдарч байсан. Нацистууд 1934 онд Германы толгойд гарсан ба тэд еврейчүүдэд геноцид зарласан. Анна Франк ямар шалтгаанаар өдрийн тэмдэглэлд бичиж эхэлсэн бэ? Анна Франк нь 13 насныхаа төрсөн өдөрт Кити гэж нэр өгсөн дэвтэр авчээ. Тэр дэлхийн 2 дугаар дайнд автсан байсан ба өөд Анна өөрийн бодол айдас мөрөөдлөө илэрхийлэх ганц арга нь бичих гэж үтсэн юм аа. Тэр өдрийн тэмдэглэлээ яг л найзтайгаа ярьж байгаа мэт бичдэг байсан нь түүнийг илүү бодит уран сайхан болгосон. Тэд хаана ямар нөхцөлд нуугдаж байсан бэ? Аннагийн гэр бүл Амстердам хотын нэг офисын барилгын арын нууц байранд 2 жил гаруй нуугдан амьдарсан. Тэнд тэд өдөр бүр баригдахаа сайн дуу чимээ гаргахгүй амьдрах шаардлагатай байсан. Хэдий тийм хэцүү байсан ч Анна тэнд бичгээ зогсоогүй. Тэр орон зай түүнд айдас дундах тэр итгэл ертөнц болсон юм аа. Түүний тэмдэглэлд дайн айдас сэтгэл найдвар хэрхэн туссан бэ? Аннагийн бичвэрүүд дайн ганцаар л айцаар дүүрэн байсан ч тэр итгэл найдвараа хизээч орхиогүй. Тэр хүн бүрийн дотор сайхан сэтгэл байдаг гэж би итгэдэг гэж бичсэн нь түүний хамгийн хүчтэй үг юм. Тийм ээ. Энэ үг өнөөдөр ч хүмүүсийг урамшуулдаг. Хэдий гадна тал дайн боловч дотоод ертөнц нь гэрэлтэй байсан. Аннагийн гэр бүлд юу тохиолдсон бэ? Өдрийн тэмдэглэл хэрхэн нийтлэг болсон бэ? 1944 онд тэднийг дэлгэрүүлж баривчлан хорих лагер руу илгээжээ. Тэнд Анна болон эгч Маргот хоёр нас барсан. Харин түүний аав Отто Франк амьд үлдэж охиныхоо тэмдэглэлийг олж хэвлүүлсэн юм. Ингээд Анна Франкийн өдрийн тэмдэглэл дэлхийд даяар уншигдаж дайн хүний амьдрал ямар хор уршиг авчиртыг хүн бүр ойлгох болсон. Энэ ном ямар сургамж өгдөг вэ? Энэ ном бидэнд инх тайвны үн цэнийг ойлгуулж, ялгарлан гадуурхалж ямар аюултайг харуулдаг. Мөн ямар ч хүнд цаг үед итгэл найдвараа бүү алдаарай гэсэн Аннагийн дуу хоолой өнөөдөр ч бидэнд хүрч байна. Аннагийн түүх бол зүгээр нэг охины дурсамж биш. Энэ бол хүн төрөлхтний ухаарал, инрэл, итгэл найдварын гэрэл юм. Яг тийм харанхуй үе байсан ч Аннагийн бичсэн үг гэрэл болон үлдсэн юм аа. Сонсон танд баярлалаа. Энэ бол Аннагийн дурсамж харанхуй дундах гэрэл подкаст байлаа. Аннагийн нууж байсан нууц байр одоо Нидерландын Амстердам хотод Анна Франк хаус нэртэй музей болсон. Жил бүр дэлхийд даяар сая хүн тэнд очиж түүний түүхийг дурсдаг.